Ивент итгэгч мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани ICT. Асуудал, шийдэл, үр дүн. Сайн байцгаана уу үзэгчдээ, Rocket нэвтрүүлгийн бодлогын зочин булан маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дарга Баттарч дарга хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэнд төвшүүлээ. За бодлогын зочин булан маань бол хоёр хэсэгтэй байдаг. Хоёулаа танай газартай холбоотой асуудал ярин дараа нь ямар шийдлүүд хийж байгаа тэр талаар чи ярилцгаална. Үүний дараа бас энэ бизнес эрхлэгчтэйгээ, энэ оюуны баялаг бүтээгчтэйгээ ер нь танай газар хэрхэн хамтарч ажиллаж болох тэр амлалтыг өгөх байгаа шүү. Тэгээд асуултанд хариулахад бэлэн үү? Бэлэн. За гэр бүл хүүхэд залуучууд гэдээ бүр маш том асуудлыг ажлыг хамарсан ийм том байгууллага. Бараг Монгол улсын бүх одоо хүнийг хамарсан гэж ойлгож болохоор л байна л та. Тэгэхээр яг энэ байгууллага маань яг юу хийдэг байгууллага вэ гэдгийг эхлээд үзэгчдээ асуурье гэж бодож байна. За нийт үзэгчдээ нөрөө мэндийг төвшүүлье. За мөн одоо Монгол улс бүрийн эрхэд тусгаар тогтнолоо баталгаажуулж одоо дэлхийн засгийн газар буюу нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орноор нэгдсэний түүх 60 жилийн өдөр өнөдөр төхөж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Учир юу гэх юм бол манай байгууллага одоо нэгдсэн үндэсний байгууллагынхаа төрөлцсөн байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажилладаг учраас нэгдсэн үндэсний байгууллагын одоо ажилтнууд, албан агчид за энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бас бүх гэр бүлүүдээ нөрөө мэндийг төвшүүлье. За манай байгууллага нь бол 96 жилийн түүхтэй байгууллага. Тэртээ 1925 онд их зохиолч Дашдөржийн нацаг дөржийн одоо санаачлагаар хойчийг залгамжлагч багчуудын холбоо гэдэг нэрээр байгуулагдсан Монголын хүүхдийн одоо байгууллага, пионерын байгууллага гэдэг ийм нэртэйгээр явжсэн. 2016 оноос эхлээд гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар гэдэг одоо нэртэй болж бүтэц бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 21 аймаг, нийслэл 9 дүүрэгт салбартай. За мөн одоо олон улсын хүүхдийн найрамдал зохицолбор, за өндөр бүл хүүхдийн төв, хүүхдийн тусламжийн 108 утасны төв, хүүхд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төр хамгаалах байр, за сургууль судалгаа мэдээллийн төв гэсэн 5 одоо харьяа байгууллагатай ийм байгууллага байгаа. Бид одоо манай байгууллагын үйл ажиллагаа хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, гэмтэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, за мөн одоо залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль гэх мэт хуулиудын одоо хэрэгжилтийг ханган одоо хяналт тавьж ажиллах одоо ийм чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага. Маш өргөн цар хүрээг хамардаг байгууллага байна. Тэгээд та ажиллаа аваад одоо 6 орчим сар болж байгаа гэсэн. Тэгэхээр 2021 оны онцлог ямар ажлуудыг хийв? За мөн одоо ажилдаа очсны дараах ер нь яг энэ гэр бүл хүүхэд залуучууд гэдэг тус бүр дээр нь одоо ингээд зорилттой бүлгүүд дээр англиад үзэх юм бол ямар асуудлууд хамгийн ихээр одоо тулгамдсан асуудал байна вэ? За яг наад асуулт чинь нэлээд урт хариулах баг шүү. Хамгийн гол одоо асуулт маань учраас тий. Яг энэ 2021 он бол бас өөр мөц жил болж байна. Дэлхийд даяар энэ COVID-19 цар тахлын одоо өндөр дэгдэлтийн үе боллоо. Тэгээ яг энэ оны энэ хүрээнд Монгол улс одоо 2-3 удаагийн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. За энэ хүрээнд одоо гэр бүлийн хувьд бас нэлээдгүй асуудлууд тулгарсан. За манайх одоо хүүхд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг төр хамгаалах байр гэж байдаг. За энэ төр хамгаалах байр маань Монгол улсын хэмжээнд нийт 16 төр хамгаалах байр, 17 нэг цагийн үйлчилгээний төв гэж байдаг. Төв байдаг. Энд маань гэр бүлийн хүчирхийлэл төрөлцсөн одоо насанд хүрэгчид хүүхдүүд ирж үйлчлүүлдэг. 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 4000 орчим хүн ирж үйлчлүүлсэн. Үүний 700 орчим насанд хүрэгчид. За тэгэхээр 3000 орчим нь одоо хүүхдүүд байсан. За яг энэ ковидын одоо хөл хорионы
бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын ковидын үед энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага кейсүүд нэмэгдсэн ийм бас хүндхэн асуудалтай байсан. Хүүхд хамгааллын ажил руу бас оролцоход цаг нар нь бага байсан. Нөгөө талаас яг энэ халдвар хамгааллын өндөр дэглэлтийн үед яг айл өрх гэр бүл рүү очиж бас үйлчлэгээ үзүүлэх зөвлөгөө мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байсан. Тухайн айлдаа бас халдвар дэгдээчих магадлал өндөртэй өгөх бас эрсдэл өндөртэй байсан. Мөн бас манай одоо Монгол улсын хэмжээнд яг энэ гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан нэг 260 орчим л мэрэгчлэлтэн ажилладаг байхгүй юу 21 аймаг 9 төрхт. Энэ хүмүүс маань бас өөрсдөө хүмүүс учраас халдвар авах, тэг эмчилгээ сувлгаанд орох, за бас тодорхой хэмжээнд бас хүүхд хамгааллын үйлчилгээ, гэр бүлийн одоо зөвлөгөө мэдээллийн үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэлүүд тулгарч байсан. Бид өөрсдөө хүүхдийн байгууллага учраас хүүхдүүдээ сонсохын тулд сая өнгөрсөн одоо 10 сарын 10-ны өдөр буюу 21 аймаг нийслэл 9 дүүргийн хэмжээнд улсын хэмжээнд 600 гаруй одоо хүүхдүүдийнхаа цахим одоо чуулган нэг зохион байгуулсан оролцоо төгжээгээ. Тэгээд тухайн аймагуудад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна. Энэ асуудлыг сонсох одоо хүүхдийн байгууллага хүүхдүүдэд сонссон арга хэмжээг зохион байгууллаа. За гэр бүлийн одоо чиглэлийн хувьд одоо бид бүхний гол барьж ажилдаг одоо бодлого маань гэх юм бол гэр бүлийн одоо хөгжлийг дэмжих, гэр бүлд чиглэсэн одоо соёл нөлөөллийн ажил арга хэмжээг зохион байгуулахын хүрээнд 5 сарын 15-ны өдөр Save Family буюу гэр бүлээ хамгааллын хадгалаа гэдэг хүрээндээр улс орон дээр бас нөлөөллийн ажлыг зохион байгуулсан зорилттой нэвтрүүлгүүдийг бас хүргэж ажилласан. За мөн яг энэ гэр бүлийн хүрээнд ковидын үеийн одоо бүх нийтийн хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд хөл хорионы нөхцөл байдалд ороход бид нэр гэрээсээ гэрэлтий гэдэг ийм цахим маяныг Монголын өхөр гэр бүлүүдийн дунд зохион байгуулсан л та. Энэ юу гэхээр одоо залуучуудад гарааны бизнесийг хэрхэн эрхлэхөө те хамтарч хэрхэн ажиллах уу гэдэг талаар сургалт. За мөн одоо гэр бүлийн гишүүд рүү зориулсан сургалтууд, гэр бүлийн гишүүдийн одоо үлгэрч гэр бүл гэдэг юм уу тийм уралдаан тэмцээнүүд яг гэр бүлийн одоо оролцоотойгоор ажиллахын арга хэмжээг зохион байгуулсан. 100 жилийн ог тохиолдуулаад 24 нэр төрлийн ажлыг улс орны хэмжээнд одоо ковидын нөхцөл байдалд одоо тохируулан зохион байгуулах одоо төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд одоо Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрээр яам тамга газрын агентлаг бүрийн одоо нэгж бүрээр за мөн одоо залуучуудын сонирхол иргэний нийгмийн байгууллагаас хобби нэг бүрээр ингээд залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэр гаргасан. Энийг бас гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газраас тухайн аймаг орон нутгийн одоо удирдлага, яам намгийн удирдлагаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасны хүрээнд бид нэр 426 залуучуудын хөгжлийн зөвлөлд 7000 орчим залуучууд маань нэгдсэн байгаа. Ямар нэгэн улс төрийн одоо нам үзэл сурталаар хараат бусаар төр өөрсдийнхөө дэргэд залуучуудын сайн дурын эвлэлд нэгдсэн зөвлөлүүдийг байгуулсан гэсэн үг. Яг энэ одоо нэвтрүүлгийн одоо бичлэгэндээ орохын өмнө би бас хан уул дүүргийнхаа залуучуудын хөгжлийн зөвлөлийн залуучуудтайгаа уулзаж бас ажил нөхцөл байдлын талаар ярилцж байгаа төрсөн. За мөн нийслэлийн одоо дүүргүүд дээр болон нийслэлийн одоо хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтраад бас тодорхой хэмжээний гарааны бизнесийг залуучууд таниулан сурталчлах бас нэг реалити шоуг бас зохион байгуулж байгаа. Гэвчлэн залуучуудын чиглэлээр нэлээдгүй олон ажил хийж байна. Өнгөрсөн дугаарт бас нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд, ариун зай сайд оролцохдоо залуучдын хөгжлийн зөвлөлийн талаар мөн дурдсан л та. Сая сонслоо. Гэтэ гол зорилго нь энэ залуучдын хөгжлийн зөвлөлийн зорилго нь яг юу юм бэ? Одоо залуучууд маань одоо ингээд хоорой бизнес хийх одоо сонирхол ихтэй байна. Гэтэл яг энэ сүүлийн одоо 2 жилд ковидын нөхцөл байдлаас хамаарат энэ яг бизнес аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааны тодорхой хэмжээнд доголдол үүсэж байна. Зарим нэгэнд нь бүр зогсолт үүсэж байна. Зарим нэгэнд нь бүр дампуурал үүсэж байна, тэ. За магадгүй ганц нэгэн салбарт бас хөгжил дэвшил ирсэн байхыг үгүйсэхгүй. Залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулиараа одоо энэ 21 аймаг нийслэл 9 дүүрэгт байгуулагдсан залуучдын хөгжлийн төвүүд маань 7 үйлчилгээг үзүүлэх юм чиглэлтэй байдаг. Түүний одоо нэлээдгүй хувь нь холбон зуучлах үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучлах. За хууль эрх зүйн одоо зөвлөгөө мэдээлэлд холбон зуучлах, гарааны одоо бизнесийг эрхлэхэд одоо холбон зуучлах
ийм үүрэг хүлээдэг. Гэр бүл хүүхд залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага боловч яг тэр хүүхдтэй хамааралтай бүх асуудал, гэр бүлтэй хамааралтай бүх асуудал, залуучуудтай хамааралтай бүх асуудал одоо бидний асуудал гэсэн үг биш. Бид нэр салбар дундын хамтын ажиллагааны холбон тоглогч манай байгууллага. Гол гүүрэн. Холбон зуучилдаг. Тэр ч утгаараа яг энэ залуучуудын хөдөлмөр эрхлэлт, за залуучуудын одоо гарааны бизнес, стартап эхлэхийн зүйлд нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай холбон зуучлахын ажил дээр манайхан сургалтанд хамруулах, боожуулах хөтөлбөрт нь одоо холбон зуучилдаг ийм үйлчлэгийг үзүүлдэг. 2022 оныг одоо манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар за салбарын хүрээнд бид нэр хамтын ажиллагааны одоо жил болгохоор зорж ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд гэх мэтлэн бүгдийг одоо хамтарч ажиллая гэдэг энэ уриалгыг төвшүүлж байгаа. Тэгэхээр бид нэр одоо 22 онд одоо гэр бүлийн асуудлаар, хүүхдийн асуудлаар, залуучуудын асуудлаарх бүх үйл ажиллагаагаа төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулна. Төсөв санхүүгээ нэг болгоё, цаг хугацаагаа нэг болгоё, зорилтоо нэг болгоё. Тэгжиж бид нэр амжилтанд хүрнэ. Тэ. Тэгэхгүй бол одоо бас зарим талаараа одоо нэг үлэхэд татвар төлөгчдийн маань бас төлсөн татврын одоо хөрөнгө төсөв маань бас үр ашиггүй зарцуулагдах магадлал ихтэй байдаг. Ийм учраас бид нэр 22 онд төр өөрөө одоо яг хийж чадахгүй байгаа, хүрч чадахгүй байгаа зарим одоо хүүхд хамгааллын үйлчилгээний, хөгжлийн үйлчилгээний, гэр бүлийн бодлогын эрхчлэлтийн залуучуудын одоо энэ ажлуудыг мэргэжсэн чадварлаг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулъя гэдэг энэ чиглэлийн хүрээнд 22 оныг хамтын ажиллагааны жил болгож байгаа. Ер нь бол одоо яг энэ хүүхдийн энэ хамгаалал хөгжил оролцооны асуудал маань бол зөвхөн хүүхдийн байгууллагын асуудал биш. Энэ Монгол улсын иргэн нэг бүрийн, аж ахуй нэгж бүрийн, албан тушаалтан нэг бүрийн, шийдвэр гаргагч, бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн одоо салбарын хүн нэг бүрийн асуудал баггүй юу? Тийм учраас бид нэр одоо нэгдүгürt хүүхдийн үндэсний хөдөлгөөнийг 4 чиглэлд зохион байгуулж байгаа. Нэгдүгürt хүүхдэд ээлтэй төрийн шийдвэр. Хоёрдугаарт хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт. Гуравдугаарт хүүхдэд ээлтэй бизнес өрч. Бизнес үйлчилгээ. Дөрөвдүгээрт хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл гэдэг. Энэ дээр бид хүн үндэсний хөдөлгөөнийг бас зохион байгуулад төлөвлөлт гаргаад явчихна. Яагаад хүүхдэд ээлтэй төрийн шийдвэр байх ёстой вэ гэж цэцэрлэг сургуулийн захирал шийдвэр гаргахтаа энэ шийдвэрийг гаргахад хүүхдэд ямар хохиролтой бай? Эсвэл одоо ямар ашиг давуу талтай вэ гэдгийг эхэлж тооцож үзэж байх. Тухайн аймгийн, дүүргийн засаг дарга, яам тамгын газар гэдэг юм уу те агентлагууд. Энэ гаргаж байгаа шийдвэр маань хүүхдэд ямар одоо үр дагавар өргөх вэ гэдгээ тооцож гаргадаг байхын тогтолцоо. Хоёрдугаарт хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт гэж. Бид нар одоо цахим ертөнцөөр харсан шүү дээ. 3 одоо ингээд орон сууцны хороол гуруула жижигэн ашаатай жижигэн одоо хүүхдийн тоглоомтой тус тустай тоглоомын саат. Хэрвээ тэр хашаа байхгүй болоод нэгдгээд нэг тоглоомын талбай байгуулвал илүү үр дүнд хүрэх гэдэг. Тэр барилгын компани бол тий одоо тэгээд бид дээлгүй хийж шүү дээ. Тийм учраас бид нар бас энэ тодорхой хэмжээний эрх бүхий байгууллагууд бас албан бичих хургуулж байна. Юу гэхээр энэ одоо барилга орон сууц хорооллыг хүлээж авч байгаа энэ комист хүүхдийн эрхийн улсын байцаагчийг маань оруулж өгөөч. Лифтний одоо хонх дарахад хэдэн сантиметр байх ёстой. Тоглоомын талбай нь ямар хурц ирмэгтэй зүйлгүй байх ёстой. Шат нь ямар байх ёстой гэдэг энийг хүүхдийн эрхийн улсын байцаагч нар маань тодорхой стандартын дагуу хардаг, хяндаг, зөвлөгөө өгдөг. Тэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүдийн одоо орчин нөхцөл дахуй амьдралд таарч ийн үгүүдийг шалгадаг, хяндаг. Энэ хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт байлгая. Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ гэдэг 3 дахь. Жишээ нь одоо энэ хүрээнд бид нэр одоо сая манай боловсролын яам маань бас бид нэр яг энэ санаачлагыг хүлээж аваад 1-ээс 12 дугаар ангийн одоо анги болгоны одоо хичээлийн энэ сурах бичиг дээр манай хүүхдийн төсөлмжийн утас 108-ийн маань мэдээллийг хамгийн арын нүрэнд нь оруулж өгч байгаа. Бүх номонд тэгэхээр чи одоо улс орон дээр гэсэн үг шүү дээ, тэ. 1-р ангийн нэг сурах бичиг дээр 2-р ангийн нэг сурах бичиг дээр гээд хүүхдийн төсөлмжийн утас 108-ыг маань сурталчилж өгч байна. Тэгвэл бизнесийн байгууллагууд маань одоо бас энэ талаар одоо бас өөрсдийнхөө одоо цайрмаг, сүү, ундаа, хүүхдэд ээлтэй жигнэмэг энэ
бүтээлүүд дээр бас одоо 108 хүүхдийн тусламжийн утасны маань бас лого мэдээллийг байрлуулах, за хүүхдийн эрхийн тухай бол хүүхд хамгааллын тухай хуультай холбоотой одоо зүйл заалтуудыг байрлуулах талаар хамтарч ажиллая гэдэг уриалгыг хүргэхээр бид нар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд албан бичгээр хүсэлтэд өгсөн одоо хамтын ажиллагааны сарам жижиг байгуулахаар ажиллаж байна. Мөн одоо бас миний түрүүний ярианд гарсан одоо энэ арх үйлдвэрлэгч одоо арх сектууруулахундаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд бүс компаниудад бид нар бас албан бичиг хүргүүлж байна. Шошго, савлгаа, яалх тэмдгэн дээр насан туршаагүй хүүхдийн дэргэд арх сектууруулахундаа уухгүй бай гэдэг бичгийг оруулахаар, уриалга оруулахаар биднээс албан хүсэлтээ өгч байна. За дөрөвдүгээрт хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл гэж байна. За сүүлийн жилүүдэд одоо энэ цахим одоо платформ өндөр хөгжсөн хэвлэл мэдээлэл өндөр хөгжсөн тохиолдолд бас энэ хүүхдийн одоо төрөл бүрийн кейсүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр за сошиал орчинд их цацагддаг. Тэгээ энэ дээр бас бид нэр алддаг зүйл байгаа. Жишээ нь тэр аймгийн тэр одоо сумын тэдгээр ангийн хүүхэд одоо жишээ нь хүүхэд төрүүлжээ эсвэл одоо жирэмс бэлгийн хүчирхийлэл төртлөө гэхэд тэр аймгийн тэр сумчин 1000 хүрэхгүй арт хэрэгттэй. Тэр 8 дугаар ангид нь тэр 9 дугаар ангид нь 30-40 хүүхэд байна. Хинбэ гэдгийг шууд мэддэг. Тийм учраас бид нэр хэвлэл мэдээллийн байгууллагатаа бас энэ хүүхдийн нэр, нууцлалыг хадгалах тий локейшн байршилд энэ нууцлалыг хадгалах тал дээр бүгд хамтарч ажиллая. Хуулийн өрөөнд хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.2 дээр энэ бүр байгаа. Бид нэр яагаад гэвэл тэр хүүхд чи ирээдүйд амьдрын ямар нэгэн хүндрэл саад бэрхшээлийг даван туулна амьдрын. Тэгэд гэтэл одоо тэр хүүхдийн нэр хүнд ирээдүйд одоо тулгарч болох олон зүйлийг бид нар бас бодолцох ёстой. Тэгээ одоо чинь сонгон хайрхын дүүргийн тэдгээр хорооны тэр орчимд өвөө нь эмээ хүүхдээ ингэжээ түлжээ гэж асуудал бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр гардаг. Тэгвэл энийг бас бид нэр зохистой гор одоо бас олон нийтэд танилцуулдаг байх хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр бас мөн одоо яг тэр одоо үйл явдлыг сурталчилж хэвлэл мэдээлэлээр цацсны хүрээнд ингэж болдгийм байна гэдэг ойлголт бас зарим одоо хүмүүс төрөхөд шүү дээ. Энэ дээр бид нар бас анхаарья гэдэг нэг зар сурталчилгаан дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй болж байна. За хоёрдугаарт бас энэ хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүдтэйгээ бид нар хамтарч ажиллах зүйл маань бас энэ соён гэгэрүүлэх ажил дээр нөлөөлөх тэг компанид ажлуудаар соён гэгэрүүлэх ажлууд маань их чухал байна. Ягаад гэвэл одоо нөгөө хүн хэлгээснээс цааш жижигээс цааш гэдэг шиг одоо яг энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа бас боломж уулзагд ажиллаж бас энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд энэ хүүхдийн одоо хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл, кейс нэмэгдэж байгаа, нэмэгдээд маш олон болж байгаа энэ зүйлүүд гарч ийн. Энэ юутай холбоотой вэ гэхээр илрүүлэлт сайн байдгатай холбоотой. Яг тэгэхээр одоо чинь хүүхэд бүхэн 108 хүүхдийн тусламжийн утасныг маань мэддэг. За мөн одоо орчин үеийн одоо энэ залуучууд гэр бүлүүд маань одоо жишээ нь хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байхад яг одоо тэр процедур явагдаж байхад үл твчих хандлага буюу хараад л шууд 102, 107, 108 руу мэддэх ёстой гэдэг ойлголт хүн бүхэнд төрцөн. Энэ бас сайшаалтай. Энэ бас давуу тал учраас дуудлага мэдээлэл маш их ирдэг. Энэ дээр бас хүүхд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхд хамгааллын үйлчилгээг үзүүлэх тал дээр бид нэр ингэж ажилтдаг. Энэ илрүүлэлт сайжирсантай холбоотой. Ягаад гэвэл энэ рүү одоо чиглэсэн одоо бүх төрлийн одоо нөлөөлөх, соён гэгэрүүлэх одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурчин таниулах ажлуудыг бас өргөн хүрээнд төрийн бас байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд маань хамтарч хийж байгаа учраас бас энэ залуучуудын маань бас хөгжил төлөвшил бас эерэг одоо зүйл ажиглагдж байгаа учраас энэ илрүүлэлт нэмэгдээд байна гэж үзэж байгаа. Маш дэлгэрэнгүй бас нэлээд ингээд бүр гүн бодолд ортлоо таны одоо хариултуудыг хэлсэн зүйлийг чинь сонслоо. Тэгээд хамгийн чухал зүйл нь одоо энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, за тэгэл тусдаа үйл ажиллагаа явуулдаг гэд энэ бүгдийг нэгтгээд нэг малгаан дор, нэг одоо бодлого дор зангидж нэг мессежээр, нэг зорилго дор очно гэдэг бол хамгийн одоо зөв санаачлага байна. Тэгээд энэ дээр цэсэндээ одоо ялангуяа
манай бизнес эрхлэгч нар түүчээлэн бүр оролцох хэрэгтэй тийм хэрэгцээ шаардлага харагдаж байна. Ер нь бол маш том одоо асуудал, маш том ажлыг хариуцаж ажилтдаг одоо та баг унтах цав олддгүй юм шүү л гэж ер нь бол харагдаж байна те. Тэгээд одоо хоёулаа нэвтрүүлэг маань бол ерөнхийдөө бас өндөрлөх төвшөө хандж байна. За ингээд олон талд stakeholders, олон талд ийм хамтын ажиллагаануудыг ингээд бий болгож хамтын ажиллагааны жил болгож зарлах юм байна тий. Тэгэхээр 2020 онд саяхан бас танаа төсөв яригдчихсэн. Тэгэхээр яг ямар гол ажлуудыг за хэдэн төгрөгийн төсөвтэйгээр тий бас энэ сая төсөв батлагдчихгүй яг яав тэр талаархаас мэдээлэл 22 оныхон төлөвлөгөөтэй товчхон бас базаад бид бүхэнд бас мэдээлэл өгөөч гэж 22 онд бид бүхэн бол одоо хамтын ажиллагааны жил болгон зарлж байгаа. За 2017 оноос хойш ингээд хүүхд хамгааллын одоо зардал маань бас манай эмэгтэй гишүүдийн дэмжлэг оролцоотойгоор ингээд нэмэгдээд явж байгаа. За бас одоо их хурлын одоо шийдвэр гаргагч гишүүд маань энэ дөр бас ямар нэгэн одоо хаалтгүйгээр ямар нэгэн одоо цензургүйгээр банк дэмждэг. Энд би талархаж явдаг. Гэхдээ бас яг бүх зүйл санхүү мөнгөөр бас шийдэгдэж болохгүй асуудлууд байна. Хүн одоо манай нийгмийн бодлогын байнгын хорооны маань хурал төсвийн хилцүүлэг 2 дугаар шатны хилцүүлэг өрнөд дууссан байгаа бас. Тэгээ энэ дээр бол одоо эх хонд одоо зөвхөн хүүхд хамгааллын зардлаас гадна одоо гэр бүлийн одоо бодлогын эрхчлэлтийг гэр бүлийн одоо соёнгийг эрүүлэх чиглэл дээр бас одоо тодорхой хэмжээний төсөв нэмж гисэн. За залуучуудын одоо хоёулагийн бас ярьсан залуучуудын хөгжлийн төвүүдээр үйлчлүүлэх, залуучуудад чиглэсэн одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, соёнгийн эрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах төсвүүд нэмэгдсэн. Гэт нийтдээ одоо яг энэ гэр бүл хүүхэд залуучууд руу чиглэсэн одоо манай байгууллагын төсөв бол 10 тэрбум болж байна. Тэгээ бүх зүйл одоо дахин хэлгээд одоо төсвөлгдсөн мөнгөөр одоо асуудал шийдэгддэг. Харин тэр төсвөлгдсөн мөнгийг их байна уу, бага байна уу? Гол нь яг зорилттой бүлгийн иргэдтэй, зорилттой бүлгийн залуучуудаа, зорилттой бүлгийн хүүхдүүдтэй буюу яг цэг пойнтоо олж бид нэр үйл ажиллагаагаа төлөвлөх нь чухал учраас чадварчсан, мэрэгшсэн одоо төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагууд, төрийн байгууллагуудаа уялдаагаа улам бэхжүүлээ, батжуулъя. Энд одоо тохирсон төлөвлөлтөй хамт хий гэдгийг л бид нэр уриалж зорж байгаа юм л та. Тэгэхээр гэр бүл хүүхэд залуучууд гэдэг энэ том одоо ажилд бол гар бие хүчтэй хөрөнгө мөнгө цаг зав зарцуулахаас өөр арга байхгүй. Тэгээд энэ бол өөрөө бас дэлхийн нийтээр барьж байгаа одоо доктортой хөгжлийн хүрээнч тэр нийгмийн хариуцлагын хүрээнд бол одоо бизнесийн байгууллагууд маань бол ялангуяа одоо энэ шинээр бизнес хийж байгаа технологи, инновацийн компаниуд маань бол түүчээлэн оролцож тэдгээр одоо асуудлуудыг шийдвэрлэх тал дээр нь бол хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг бол одоо уриалмаар байна. Тэгээд та бүгдээ одоо энэ их том үүсэд одоо амжилт хүсье. Маш том ажлаа хизээч бараг дуусгаагүй юм шиг ингээд бодож чинь. Гэхдээ бид нэр одоо хийхгүй бол хизээ хийнэ гэж тийм учраас нэг өдөртсөн цаг хугацаа алдахгүйгээр бизнесийн болон олон улсын хувийн хвшлийн одоо энэ төрийн бас байгууллага хооронд бол нэгт уялдаа холбоотой бол ажиллах хэрэгцээ шаардлага байгаа юм байна гэдэг энэ нэвтрүүлгээр бас би бас өөрөө сайн ойлгож авлаа. Тэгээд бидний хувьд гэсэндээ нээлттэй хамтарч ажиллаад энэ сайхан үүсийн төлөө энэ олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бол хамтдаа явнаа гэж бол одоосаа би өөрөө амлалт өгье. За тэгээд энэ гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал, залуучуудын асуудал маань яг одоо зарим талаараа өнөөдөр маргааш нөгөөдөр ч юм уу эсвэл сарын дараа үр дүн гардаг. Дор хаяж одоо 4-6 жилийн дараа үр дүн гардаг байхгүй юу? Одоо нэг үйлчилгээний үр дүн маргааш нөгөө үйлчилгээний үр дүн нөгөөдөр нь гарна гэж байдаггүй. Маш их цаг хугацаа, сэтгэл зүрх, гол нь сэтгэл зүрх. За тэгээ урт хугацааны одоо төсвөр төвчээрийг шаарддаг ийм одоо салбар үйл ажиллагаа байгаа. Тэгээд энэ болгонд одоо дэмжлэг үзүүлэн одоо хамтран ажилладаг төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй бас
талархал илэрхийлье. Тэгээд өнөөдөр бас намайг одоо нэвтрүүлэгтээ урьж орж оролцуулж одоо манай асуудлыг олон нийтэд одоо бодтойгоор зөвөр ойлгуулахад бас дэмжлэг үзүүлж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд одоо манай салбарын одоо ажилтаа холбоо агчид салбар маань тэр чигээрээ одоо зөвхөн бизнес эрхлэгчид гэхгүй хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд бүхий л зүйл дээр одоо энэ хүүхдийн төлөө, гэр бүлийн төлөө, залуучуудын төлөө гэсэн сэтгэлтэй, чин сэтгэлтэй хүн бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Тэгээд хүн болгон математикч болох албагүй, хүн болгон одоо зохиолч болох албагүй, хүн болгон ээж аав болдог. Тийм учраас хариуцлагатай ээж аав, хариуцлагатай эцэг одоо байгаарай гэж залуучуудтай уриалмаар байна. Тэгээд одоо Монголынхаа бүх гэр бүлүүдтэй аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэнд. За маш их баярлалаа.